Аливаа улс орны хөгжлийг тодорхойлох цөөр үндсийн нэг бол хүн ардын эрүүл мэндийн үзүүлэлт байдаг. Эрүүл Монгол иргэнийг бий болгох зорилгын эхлэл нь өвдсөний дараа бус өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлэх дадлыг бий болгох юм. Энточод бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд салбарын статистик судалгаан дээр үндэслэн эрүүл мэндийн салбарт зайлшгүй шаардлагатай байгаа эм бэлтгэлийг дэлхийд тэргүүлэгч орнуудаас судлан чанар стандартын шаардлагад нийцэх эмчилгээний өндөр идэвхтэй эмнэлгийн хэрэгслийг импортлон Монгол улсын эмчилгээнд нэвтрүүлэх нь чухал ач холбогдолтой байдаг. Анх 1998 онд Энтоныг эмийн сангийн салбарыг үүсгэн байгуулж хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж ирсэн нь бидний бахархал түүхэн замналын эхлэлийг тавьжээ. Өнөөдөр бид дэлхийд эмийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч Швейцар, Герман, Австрали, Итали, Оросын улбаны улс, бүгд найрамдах Солонгос улс, бүгд найрамдах Хэд ард улс, Энтхэг гэх мэт нийт 15 улсын 100 гаруй нэр төрлийн эм бэлтгэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийг онцгой эрхтэйгээр импортлж, Монгол улсын эмийн зах зээлд хүртээмжтэйгээр ханган нийлүүлж, харилцагч, эргэлэгчдийн талархлыг хүлээгээд байна. 1998 онд цөөн хүний итгэл сэтгэл, хүсэл тэмүүллээр байгуулагдж байсан бол өдгөө эмийн бөөний болон жижиглэг худалдааны салбарт эм ханган нийлүүлэх төв агуулах 12 сүлжээ эмийн сан болон төв офисын ажилтнууд нийт 150 гаруй ажилтнтай өнөр бүл болон өргөжсөн юм. Өнгөрсөн хугацаанд энточууд бид бизнесийн ёс зүйг эрхэмлэж, Монгол улсын хууль тогтоомжийг шударгаар сахиж, улс орон нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртөөгөр биелүүлсэнийг үнэлж, шилдэг аж ахуй нэгж, шилдэг татвар төлөгч, шилдэг шимтгэл төлөгч, хөдөлмөрч хамт олон зэрэг талархлуудыг удаа дараалан хүртээд байна. 2021 оны амжилт бүтээл. 2021 он дэлхийн нийтийг хамарсан зар дахлаас шалтгаалan эм зүүн салбарын хувьд өндөр сорилттой тулгарч, үүссэн нөхцөл байдал тохируулан хурдтай шийдвэрүүдийг гаргах, баг хамт олонны сэтгэл зүтгэлийг шалгасан сорилтоор дүүрэн жил байлаа. COVID-19-оос шалтгаалсан бүх нийтийн хөл хорой өндөржүүлсэн бэлэн байдлын үед энточууд бид стратегийн тусгай нислэгийг бүгд найрамдах Хэд ард улсын Бээжин хот руу бие даан нисгэж 12 цагийн дотор ковидын шинжилгээнд нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгслийг эх орондоо авчран улс орны тулгамдж байгаа асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулсан нь тод жишээ. Жижиглэн худалдааны салбарт шинээр 2 эмийн санг ашиглалтанд оруулж 25 ажлын байрыг шинээр бий болгож нийт 10 эмийн үйлдвэртэй шинээр хамтран ажиллах гэрээ байгуулж гадаад харилцаагаа өргөдөглөө. Нийт харилцагчдын тоог өмнөх жилээс 22%-аар өсгөж салбарын мэргэжлүүдийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Оросын улбаны улсын эрдэмтэн профессор докторуудтай хамтран 6 удаагийн сургалт, дотоодын доктор профессоруудтай хамтран 17 удаагийн сургалтыг зохион байгуулж давхарцсан тоогоор 4300 гаруй эмч, эм зүүч нарыг хамруулж биологийн идэвхтэй бүтээгдэхүүн болон эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийг өгч ажиллалаа. Нийгмийн хариуцлагын хүрээнд халдварын голомтонд ажиллаж байгаа төрийн байгууллагын албан хаагч нар болон улсын онцгой комисс ковидоос урьдчилан сэргийлэх багцаар тусалцаа үзүүлсэн. 2021 онд улсад төлсөн нийт татвар нь 31399 эмчийн цалин, 50238 совилогчийн цалин, 8373 оюутны бүтэн жилийн сургалтын төлбөр, 15,223,636 сурагчийн өдрийн хоол, 100 хүүхдийн багтаамжтай 19 цэцэрлэг, 800 хүүхдийн суудалтай 19 сургууль барих хэмжээний үнийн дүн юм. Хүний амьдралын хамгийн эрхэм зүйл бол эрүүл мэнд. Энточууд бид Монгол хүний эрүүл мэнд, улс орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулж, бие биенээ гэсэн сэтгэлээр нэгэн зорилгын дор нэгдэж чадсан юм. Компани нийт ажилтан, албан хаагчдын тэрл итгэл сэтгэл, амжилтын үндэс болдог. Бид хийж буй ажил бүхэнд сэтгэлээ шингээж, салбартаа манлайлагч хамт олон байдаг. Бид энточууд